Шинжүүжтэй. Тэгвэл янхатаа шинжүүх нь юу вэ? За нэг нь өөр хүүхдийг. Нэг нь байг гинэ. За. Өөр янхатаа санаа. За. Тэр байг тэр мотыг тэгж тарай анх гэж тавьсан дээр тэр том болсон. За. За, энэ ижил шинжээ шүү дээ. За, янхаатай. Өөр санаа байна уу? За, минь. За, байгалыг хар цагаастай бидний ээж харстай гэсэн ялгаатай. За,
болон чагтуугаар модон хамаатай. За миний хүүхдүүд сууж байгаарай. За би модыг арчилж усаж харж хамгаад үнэ. За сайн. Байгт хийгээ мод цэцэг тарьж байгтыг түүх соёлоо хамгаалан уламжлан гэсэн. Модоо хайрлаж цэвэр байх хүүхэд бүхэн байгтаа хайртай байх хэрэгтэй. Хүүхдүүд бид нар модоо хамгаалах чадвартай байх ёстой. Байгт дэлхийд хог аягүй модоо тогтмол уснаа гэж. Би байсан бол модыг хугаж гинтэхгүй байсан. Яагаад гэвэл агаар бидэнд бэлгэлдэг. Байгт очноо хайрлан хамгаалж чадах байсан. За миний гурван чадах. Би орохгүй байсан бол модыг За бидний нөгөө нэг мод ямар болсон бэ? Тэгээд модыг ногоо болгоод ургуулах тусам ээжийн ус ямар болох вэ? Модоо ачтаад барт ихтэйгээ харж хадгалах тусам бидний ээжийн ус ямар болох вэ? За тийм учраас бүгдээрээ